Табло 6. Сайн байцгаана уу сонсогчдоо. Дэврэг өрөө подкастын 6 дахь дугаар эхэлж байна. Өнөөдөр бүгдээ юу ярих вэ гэхээр өнөөдөр офисын амьдралын тухай ярьцгаана. Yes. За тэгэхээр офис дээр юу болдог вэ? Офис дээр зүгээр ажил хийгээд суудаг юм аа. Офис дээр амьдралаа гэдэг. Бидний Офис дээр бараг амьдралынхаа 3-1-ийг өнгөрүүлж гинэ үү? үгүй шүү дээ. Үгүй шүү дээ 2-1. 2-1 бараг 5-4 гэж юм. Тийм шүү дээ. биш ээ. Тийм дээ. 2-1 нэрч их байгаа. Тэгээ өглөө өсгөж очичоод өсгөж хардаг гэсэн шүү дээ. Тэгээ өсгөж харах чаг нормал тэгэхээр 12 хэр чинь 3-2-1 баггүй юу? Гэртээ зүгээр унтаал буцаал. Эсвэл яг сэргүүн байгаа амьдралынхаа бараг 80% офс дээр юм. Тийм байна. Бас 20% нь зүгээр гэрлэгүй харьцал. Тийм. Тэгээд ажил барьж байгаа. замдаа өнгөрүүлдэг. Тэгээд энэ ийм байх нь яг зөв. Би яг энэ талаар ярина. Ийм байх нь зөв. Буруу гэхдээ Тийм дээ. Гэтэ зөв. Юу гэсэн чи. Гэтэ сургууль дээр бас тэгдэг байсан уу? Сургууль оюутан махта бас л гэр ер нь яг ямар зорилттой Тэрэн зөөр унтах зорилт. зөөр юм уу гэж нахгүй. Унтаад хувцас хадгалах зорилт. Хүмүүсээ бас баг хүмүүс ч гэсэн. Гэр ер нь жоохон. За. Тэр бүхэл улсад юм байдаг тий. Бүх улс оронд юм байх тий. Бүр амар аз жаргалын индекс өндөртэй газар л тийм шиг тий. За мэдгүй гэртээ их байгаа тэгвэл ад чангалтай болно гэсэн баталгаа. Байгаа шүү дээ. Баа. Тий. Өөр юм толгой юм байж. Ажлын бус ажил дээр л байхгүй бол ер нь тавьчихгүй шүү дээ. За ажил дээр ямар ч амар их цагийн өнгөрүүлдэг юм байна. Маш их цагийн өнгөрүүлдэг. Ажлаар бол драманууд ярьцгаа. Амар жишээ хайр дурлаа нэ. Ховч юу гэсэн. Тэгвэл хамгийн гоё хэсэг бол юу шүү дээ. Кофений цаг. Хөөе нэг ажил дээр нэг хоосон юм зүгээр ховч юм юм зүгээр хөнгөн яриа өрнөлөө шүү дээ. Тэр нь ажлын бүтэмжийг 80% нэгдүүлж бүтээлч ажлын санаа гарах боломжийг бүрдүүлдэг гэсэн. Тийм үү. Тэгмээд нөгөө зарим компаниуд тийм яриаг бүр ингэ тас хариулсан Хориулцдаг. байдаг шүү дээ. Тэгмээд хүмүүсээ сэтгэл санаа амрагчуулдаг ажлын бүтээн бүрддэг. Тэгээд ажлын найз нөхд ажил дээр бэстэйтэй байх нь бас ажлын бүтэмжийг амар сайн нэмэгдүүлдэг. Тэгээд ажлаас гарах хугацааг амар уртсахтай. Юм баха. Манай ажил дээр одоо коммунизм тогтоож байгаа шүү. Йоо. Манай захирал бүр би энд ардчлал тогтоохгүй гэсэн шүү. Амар Арчилсан улсад яаж чадчихна. манай улс ч угаасаа дотоод журам нь хуулиасаа давцсан байдаг шүү дээ. Тийм. Тийм үү? Тийм шүү. Тийм заалттай юм уу бүр? Тийм юм. Тэрийн яг би хуулийн тухай мэдлэггүй л тэгсээ тэр нөгөө нэг хөдөлмөрийн тухай хуулийн дээр тийм байд юм уу? Дотоод журмаараа шийдэгдэн. Тийм Дотоод журмаар зарим юун дээр тийм залууд. тэнгууд дотоод журам нь хуулиасаа давцсан гэх юм уу? Хуулиасаа өөр. Тийм байдаг. Яа, юун дээр тэр нэрийг хэлж болохгүй тий гоцорхоор 2000 төгрөг гэдэг юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь хуулинд тийм байхгүй шүү дээ. Байхгүй харин тий. Тийм байдаг шүү. Офстой болдог гоё гэрэлгээгээд юм байна уу? Гэрэл гээд юм чинь зүгээр л маазрах шүү. Тийм дээ. Бүгдээрээ сууцаа маазрах. Тэр цэцэрлэг байдаг тий. Кофе уугаа маазрах гоё байдаг тий. Нэндэгийн гэдэгтэй айгуу гоё ойлгомжтой юм тий. Нэндэг нэртэй. Би ч юм бол нандин группийн үүсгэн байгуулагч. Одоо нандин ломбард нандин байдаг. Нандин дэлгэр. Ойлгосон зурдаг чинь нандин юу лээ? Нандин форс нэтвэр гэж боддог. Нандин бис. Нэнэн ди. За, юу яа? Офстой болдог гэрэл хийгээд юм юу вэ гэсэн. Офс дээр болдог гэрэл гээтэй юм уу? Цалин буух уу?
Тэг. Офстэй болдог тийм шоодох штэ. хамгийн гоё болдог юм цалин буух. Тэгээд хоёрдугаарт нь нөгөө нэг хийсэн ажлаа танилцуулах аюу гоё гэдэг. Тийм тий. Батлуулахтай. Батлуулах шүү дээ. Өөр шууд батлчихсан. Батлагдсан шүү дээ. Тэгэхээр ууралаа яг зөвхөн яг офс тийм суугаа ажилтай офсын тухай яриад байна тий. Уусаа тийм тий. Бус ажилтай офс гэж үг юм бол Одоо үйлдвэрийн байр мэр ч юм уу битггүй тэгээд. Хөдөлгөөний Тэр офс биш болчих юм байна тий. офс шүү дээ яриач. Кофе шопт ажилладаг хүмүүс ч одоо кофе шопын офс болох юм. Ард нь ажиллаж байгаа хүн бол офс болно. Тийм тий. Яг офсын ажиллаж офс тий. Офс тогтоохгүй гэдэг. Гоо авлаа. Гэтэ яг тий. Гүрий л ажилтдаг тий. Миний хувьд тухтай офс гэдэг нь юугаар үнэлэгдэжсэн гэж 2011 оноос 2021 он хүртэл заяа. Дотроо 0-тэй бол тухтай офс гэсэн. амьдрал нь хэцүү байсан бэ. Барилга дээр ажилладаг хүмүүс угаасаа л юунд л суудаг юм да. Нөгөө төр байранд л хандаа суудаг. Кантинерт. Гэхдээ миний бүр анхны ажил нэг ийм нөгөө шоурум шиг байшин барьсан. Тэнгүүд сэрэн дотор суудагсан. Тэгээ дотроо нойлгүй. Зам гараад нэг хуушурны ресторанд орж нойлардаг байсан. Хуушурны ресторан гэх шиг. Тэгээ хуушурны ресторан ч яриад биш хаа. Зүгээр зоогийн газар юм. Үгүй хуушур зардаг ганц шүү тэр. Тэгээд 200 төгрөг төлөөтчихүүл ордог байсан. 0 руу нөө. Тэгээ тэгэхгүй бол нугаа тэр ажлын газрын нь өөртөө ордог нь бол модон ойлгохгүй. Тэгээ би тэгээд зам гараад тэгээд ордог байсан. Тэгээ өдөр тэдэн төгрөг өргөө. Өдөрт гайгүй 400 600 болох шиг. 2-3 5 удаа орох юм шиг. 5 удаа ч орохгүй. Тэгэл тим нойлтомж угаас идэж уух юм зохицуулна шүү дээ. Би чинь зам гардаг байхгүй юу? Цайзан тэнд айгүй амар том зам гардаг. Тэр чинь нөгөө ямар тухтай ажлын байраар хангах. Тийм ажиллах хэвэн хэвэн тийм. Та бүчлээ хангуулж чадаагүй. гэрэн дээр ч тийм зал байсан уу? Байсан бол та шүүгдэх хэрэгтэй. Тойрын байсан хамгийн тухтай авч ямар байсан? Мэдээж юу нэг л офс. Нафел офс. Нөгөө нэг шилэнтэй мандалын барилга болоо. Чи чинь барилгын нэр нь юу вэ? Park Place. Park Place гэдэг офс болоо. Бухимдлээс болохоос ер нь гоё байсан. Яг анх удаага тийм амралтын өрөө мөрөөтэй тий. Цайны өрөө мөрөөнд тусдаа тийм. Тэгээд юу бэ та авах гэсэн тийм л байсан. Тийм. Гэтэ нөгөө маань энэ нөгөө нэг Park Place болохоор цонхоор харахаа аюу гоё харуулцтай. Тэгээд нөгөө офс руу нэг давхар орж юмтай гоё буудал шиг гоё шингэрэл амт шиг гоё нэртүүлэгч хүндэстдэг. Тэгээд тийм дотор ажилладаг хүмүүс нь бүгдээрээ гоё хүмүүс үүдэг. Аюу гоё хүмүүс үүдэг. Уусаа банк шүү дээ. Ямар яг чинь дотор хүмүүс бүгдээрээ соёлтой тий. Би энэ дараа юу ярих бодлоо. Би хувцалтын талаар. Хувцалтын талаар ярьцгаая. Гэтэ миний бол хамгийн тухтай бас юу байсан? Нурагийн явс байсан. Тэднийх бол хитрхи бүр гэлцэл тухтай. Гэтэ тэр нь амар тийм дарамттай мэдрэмж. Хитрхи гоё юм хүмүүс. Хитрхи гоё хаар тийм бүр хитрхи корпорат мэдрэмж аваад. Аль өрөөнд нь суудаг гэсэн би нурагийн чинь дуурсан шүү дээ. Биш дээ. Чи чинь нураа дотор ш өөр юм. Тийм. Гэтэ нураад сууж үзсэн. Нурагийн 3 давхар яваас ч гэсэн гоё л байсан л та. Гэтэ та хоёрын зурсансан дээ. Тийм лхийхэн. Тэгээ гурвынхан тиймээс хитрхи тухтай ахаар бас жоохон надцгарах би яг энд байх эрхтэй хүн юм. Нэрээ юу? Гонхтэй юм би. Тэр тэндээ ингээд тийм хитрхи тухтай офстэй шүү дээ тийм. Тасаараа ажиллахгүй юм бол ер нь амар нөгөө тухтай бүстэй ингээд орчин гэдэг дээ шүү дээ тийм. Бүр амар нялхарчтай юм билээ. Тийм. Жохон нялхарсан. Би энийг бид нэлхэж байгаа. Тэгээ гараад өөр газар орсон чинь амар хэцүү байсан. Тийм үү? Тийм. Тийм шүү дээ. Надад ч гэсэн тийм шээ. Тэгэл яг кофе мофи дуусчлаа гэх юм бол тэгэл маргааш ч юм уу ингээл авчраад тавьсан байдаг шүү дээ. Тэр чинь өөр жижиг компаниуд ч юм уу өөр компаниуд тийм байх хангамж юм шүү дээ. Цаг тухайд нь авчихгүй. Тэгэл манай офис хангамжтай байгаа шүү. Даад бол маа. Сарынх нь дууссан л та бас мэднэс. Систем. Сарын хэрэглэн дууссан л бол тэгээ байхгүй. Харин тийм. Дараа сар хүртэл хүлээндээ. Тэр мөрөнд байгаа. Тэгэл ус мус нь ирэхгүй удаа эсвэл захиалгаа мартсан байна мэн ч юм уу тэгээ сандал судлан тухгүй. Нойлын цаасан тийм амар хэцүү. Тэгээд бохор ч юм уу тийм зааваа мөн. Тийм асуудал дээр жоохон нөгөө нэг
Ууч бол анх ажилд орж модж тийм юм тоодгүйсэн байгаа шүү дээ. Тэнгүүд юм битгээ тухтаа авах хэрэгтэй болохоор бас жоохон тухалцаад идэм билээ. Анхнаа ч авах санаа гэсэн. Нөгөө хүүхдийн зугийн Түшиг. тийм яг дээр. Түшиг бол дундаж байсан бах те. Тийм тэгтэн ер нь бас жоохон дундажаа тэгэл хэцүүштэй цалин малангаа би өөрөө хилдэж авахгүй бол нөгөө ирж марцсан тэгэл. Тэгэл би заримдаа өөрөө хангамж мангамжтай намайг заримдаа кофе маф явуулдаг. Тэгэл одоо яг тэгэл тийм л байдаг л гэж бодож байгаа л дараа нь тийм тухтай авч дарахлаар ер нь жоо. Тухалцдээ шүү тийм байна. Одоо манай ус дээр зөө. Яг нэг юм ээж аавынхаа гараас гараад ганцаар амьдарч байгаа. Тийм ч дуусч мөсөө. Дуустгүй л гэж бодсон. Тийм юм болдог тийм. Гэтэ яг нөгөө өмсөн хувцснаас хүн чинь өөртөө юу авдээ штэ итгэл үнэмшил авдээ штэ ер нь хувцалтай бас сэтгэл санаанд ямар нөлөөлдөг штэ. Тийм болохоор яг зүгээр илүү ажил хэрэгч байлах яг нийтлэлтэй гэсэн байх. Тэгээ би ч гэсэн хаяа юм бэрэггүй өмсөд сорож мараж өмсгөр надад амар гоё санагддаг л та. Гоё ажил хийж юм шиг санагддаг. Нэрээ юу? Яагаад? Яг тэгвэл тэр чинь бас юу гэдэг нэг юм гоё гаднаас юм гоё цэмцгэр харагдаж штэ тий. Тэр чинь өөрөөгөө бас өөртөө үнэлэх хүнлэмж нэмж байгаа байхгүй юу? Гэхдээ заавал тийм офсын биш зүгээр гоё хувц өмсжүүл ч гэсэн гоё санагддаг үү тийм. Яг уу тийм л дээ. Гэхдээ нөгөө ажил хийж байгаа гэдэг утгаараа илүү юм гоё ажил хийж баймас. Яг бид өстэй таваг ийм хүн гэж бодож явсан. Oh my god. Тийм нөгөө нэг юм англи яг нөгөө английн тийм банкны юу ч юм уу нэг тийм соёлоос үүдэлтэй байх л та магадгүй бид нар киноноос амар гоё костюм бичигтэй хүн харахаар гоё санагдаж байсан юм тиймээс үүдэлтэй л та. Үгүй чи тэгвэл энэ офс дээр энэ хоёр дахь офс дээр тэгвэл тийм хувцас хаяарч аач. Гоё суугаач эрэнгүүт электр чи бандтаа шууд ирдэг чи. Йоо. Энд чи юм гоё юугүй. Яа та бүр амар үг мушигч байна. Үгүй харин тийм чи нэг офс дээр суугаа хоёр офс дээр сууж байгаа. Манай офс бол гоё. Манай офс дандаа 0-ын цаатай. Харин манай офс гоё бол байдаг шүү. Тэгээ бас дээврийн өрөө болон гарах юм чинь дааш дээврийн өрөө болохгүй тийм. Та хоёр тамраг байгаа дээр гоё левч байна шүү дээ сууж. Харин цогөл болохоор нэр тийм би зүгээр хаяал гэсэн шүү дээ. Олон хүний дунд бас. Үгүй харин чи тийм гоё тийм бол нэг өдөр өмсөд ирээ би чамайг яг яах юм. Би одоо нэг өдөр тийм хувцастай яг төргөн зориулнаа. Тэр чинь тэр хувцас би бас өөр хүмүүст харуулсан гэж та. Бас тийм ээ. Тэгвэл захиалагчтай өдөрдөг. Болж байна уу? Захиалагч ирэх өдөр. За тэгээд За тэгээд би бүр үнээр тэгж үтмээр. Та ч гэсэндээ энэ өөр газарлалтай юм гоё юм хувцалтай гэстэй. Тийм. Тэр чинь бас өөр чинь гоё итгэл нэмдэг шүү дээ тийм. Тэр гэхдээ яг овн сувцтай зүгээр би усан дараад өнөртөөсөө цацсан байвал гоё санагдав. Та ихтэй нэг юм өсгөх тогтолч юм уу нэг тийм төлөөд биш юу харин би тийм хувц өмсчөөр та намайг амар гойлцсон ингээ баярлаад тариг өгöd идэх байхгүй. Одоо ч юусаа тэгээ санагддаг. Яг тэгтээ гэдэг байхгүй. Надад болохоор зүгээр л ингээ хувцтай байх нь л илүү гоё. Өөртөө итгэж. Хүүхний юу л өөр юм. Харин тэгэхээр чээс айгу өвмөц юм битээ шүү. Гэтэ тэр нэрээ бас нэрээ яг тэгж ботсон байж магадгүй юм те. Яг энэ хэд нөгөө нэг яг тийм хувц өмсч юм бол өөрийгөө жоохон банкны хүмүүс гэж мэдрэх гэдэг шүү дээ. Тийм нэг ажил хийж байгаа ч юм уу. Чухал байх гэдэг тийм яг ихмээ шиг байх гэдэг тийм. Ихмээ бүр класс тийм. Ихмээ бүр ингээд хамгийн чөлөөт уран бүтээлч болсон ч амар албайсан нэг боддоо. Тийм байх хэрэгтэй. Тийм бүх юм албан болсон. Бүр гэлэн амгаач албайсан. Тийм. Ихмээ ингээд өмнөдийнхөө дотороос нууцаар хөлөндөө цаг зүгдэг баг. Сони юм бэ? Би бол гэхдээ банк бус нэр банктай холбоотой болохоор л тэгж байгаа гэж ойлголоо. Тэрнээс иш зүгээр янз бүрийн офс ажлууд байгаа шүү дээ. Тэрэн дээр тийм шаардлага тавиул надад бүр үнэн дүв шаалт тэнийг яг тэр шийдвэрийг гаргасан хүмүүс нь юугаа бодож ирсэн болоо л гэж бодох юм байна. Яг амар олондоо зүгээр ажил гэдэг утгаараа ажил хэрэгч байгаад ажлын байрны ёс зүгээ бариад одоо юм бас нэг учиргүй юм богинохон юм бүх ингээл задгаа гарсан хувцсууд ээж угаасаа болохгүй шүү дээ.
ажлын байрны ёс зүй хүн болдсон шүү дээ. болохгүй ээ. Бүр болоод заалны голоор явдаг байхгүй юу? Чи мэдчихэ. Чи өөрөө дуртай. Ой энэ ажлын байрны ёс Чи зүй. бас ерөөсөө тэрэнд нь дургүй. Та өөрөө дуртай. Та юу гэхдээ амар хипокрит дээ. Аа хоёр нүртэй юм шиг. Энэ хамт болохгүй нь өөрөө хэрэнд харах дуртай хүн зэ. Тэгснэ өөрөө альбаас нуур зүсэх дуртай. Тэр амин бэ. Опа. Болохгүй ээ. Болохгүй шүү. Яг. Гэтэ нэг зарим байгууллагууд бол учиргүй тэгээд идэх шүү дээ. Юу нэг гайгүй. Би Манайх бол тийм амар хувцс мах. компанитай хэрвээ болох юм бол би бүр хүссэн юм байна шүү дээ. Би бүр нэрээ зүгээр богинохыг бүтээж ирсэн бол юм фишнет туркотой ирсэн ч бол тэгэж хоцлоо. Хүш манай оюутнууд ингээд одоо хичээл дээр суунжтэй. Би өөрөө оюутан байхдаа ямар ч нэг яг сайн санахгүй юм шиг. Тэгээ бүр амар албасны хувцас өмсөлүүлсэн л да. Дуртай уцаал өмсөлүүлсэн. Тэгээ манай оюутнууд одоо ингээд надад ингээд ямар шалгуулах гэдэг ингээд анги дээр ирэн штэ. Тэгэхээр ингээд гизээ цолцоо. Гизээ цолцож гэж. Бодоггүй юм. Тэгээ өхөөсөө цолцоо. Тэгээ ингээд хүмүүс хэлчихсэн. Амар бодож модаа тэгээд юм топ өмсөөд тэгээд нөгөө нэг ингээд жоохон богино хүнд өмсчөр ингээд зурус харагдаад идчихээ голынх нь экваторын бүс нь харагдаад. Тэгэж ирээд миний хажууд цуухт нь би нэрээ яах вэ гэж бодож шít. Тийм. Залуу байгаад ирээл ингэхгүй. Энэ одоо л энд л багшийнхаа л хажууд ингэхгүй бол ажил дээр гараач ингэж чадахгүй за тэг хүүхэд мөхөд гаргаад бүр худлаа. Одоо л ингэ миний охин гэж би бодож амар хөөрхөн шүү. Уусаа эмэгтэй багш дүү. Эмэгтэй багшийн хажууд тэгэж суул хэцүү мэн тий. Таны хажууд эмэгтэй хүүхдийн хамаг юм гаргахтаа сууж ивэл яах вэ? Эмэгтэй хөө. Эрэгтэй хөө юм гаргах чи одоо ингэ хувцас өмсөж чи. Харин энэ дээрээс хүүсэн яаж бас гарч байгаа байхгүй. Тийм ээ тий. Би өөр эмэгтэй хүн болохоор таахгүй тий. Тийм. Яг хөө тэдний өмсөх нь буруу гэж байгаа юм биш. Яг хөө мэдээж залуу байгаа дэрийг өмсгөл ёс. Ёстой ч яг өмсөх хэрэгтэй. Өмсөх нь зөв. Гэтэ хаана хийний ажууд өмсөх. Би сайн хөгшин хүмүүс юм. Хөгшин сөүлттэй биш нэг тэр чинь өдөр тэр октодыг бодоод хэлж байгаа байхгүй. Яг энэ ингээд нөгөө нэг тэр чи одоо сургууль штэ. Зүгээр нэг юм жоохон ёс зүйтэй байж болохгүй юу? За бэлээ боцоо авсраа боцоо. Ажил хийх гэж байгаа, сургууль сурах гэж байгаа. Тэгтээ зүгээр юм гудамд хоол идэх гэгүй штэ. Зүгээр нэг ресторанд орж ирээ суучаагүй зүгээр ажил хийх гэж байгаа. Тэгвэл оюутнуудыг ярьсан юм шүү дээ. Тийм. Тийм л дээ. Гэтэ ер нь бол тийм амар задгаа матаа хувцал гэвэл зүгээр л хүссэн хувцаа. Тэгээд тийм өнөөдөр миний маш ийм сороо тэмцэлсэл жисэн дөмсөд ирэхэд нь асуудал байхгүй шүү дээ. Тийм. Гоё байхгүй. Гэтэ бас яг амьдралынхаа 3-2-ыг ажил дээр өнгөрүүлж байгаа. Тэгээ өөр газар очих завгүй байгаа хүнд ингээ гоё хувцас авчаад тэрийг өмсөх газар байхгүй. Үнэ. Ажил дээр бас гоё хувцаслаад ажлынхаа харагдмаар л ажлынхаа тийм. Би ч бас ийм хүн шүү гэдэг. Тэр чинь яг ажлынхандаа ч биш ер нь хүнд харагддаг. Тийм юм үнэ. Аа гоё хувцалцаа зүгээр байж байгаа харьцуул амар муу. Тийм шүү. Хинч харагдахгүй байж байгаа. Тийм яг үед яг ч гадуур ямар санагдаад байдаг. Ямар санагдаа манай хүн гэсэн шүү дээ. Үсээ цэцүүлээд хөөрхөн болцсон чинь үсээ цэцүүлэн одоо шууд гэрлэг ормоор санагдахгүй байхгүй. Тийм. Доор надад бинэгээс уух юм ахуулаад үлдчихэж байгаа байхгүй. Яачлаа түрүүлээ авчих. Би энд ганцаараа жоохон юм уу цуужаад харийг. Бүр 10 настай хүүхдэд хүртэл санагдаж байгаа байхгүй. Хүнд юм юу гэдэг гайхуулах хэрэгцээ. Тэр чинь тэгэхээр хүүснээс үл хамаар юу наснаас үл хамаар нь зүгээр л тийм байгаа. Гоё харагдах Хүн хэрэгцээ. зөвлөгтөн чи ерөн зүгээр яагаад юм одоо гоё хувцас авдаг, гоё гоёл чимэглэл авдаг. Нэгт өөртөө таалагдж байгаа. Гэтэ хоёрт хүмүүст харуулах хэрэгцээ амар их байгаа шүү дээ. Машин авсан ч гэсэн хүмүүс зүгээр хэрэгцээ хангасан пүрүүс авснаас гоё D-класс авах нь зүгээр хүмүүст харагдах хэрэгцээ бас байгаа шүү дээ. Өөртөө тухтайхаас гадна. Тийм бүх юмнууд байдаг. Хэрвээ юу гэдэг хүн өөртөө таалагдмаар бол гэртээ хүмүүсээ суусан чадчих хүн. Гэтэ хүмүүс гоё хандмаар. Гэтэ офисын хувцалтан дээр за шууд л үнэнгээл. За. Юу? Асуулт нь юу? Окей. Одоо банктай үйл хамаагүй шүү дээ. Зөв дундаж. Тийм яг тийм дундаж офис гэхээр одоо юу гэдэг юм бэ? Зүгээр юм
Одоо Daiso-гийн back office гэж бодох зүй. За ямар нэг болох тийм ингээд юм оруулж иж зардаг. Тийм. Тэгтээ back зүй. Back office. Лангуун дээр зөксөөгүй зүгээр арт нь operation хийж байгаа хүмүүс. Ер нь ямар ч үйл ажиллагаатай компаниас гэсэн back office байгаа хүн ил задгаа хувцлаж болох уу? Ил задгаа юу? Ил задгааш дураараа. Үсэн юм аа. Зүгээр жинстэй. Piercing дураараа хийлээ татуу матуу гаргаад хүүтэй мүдтэй. Болно. Яа, тэгт чанд ямар санагч хүмүүс дандаа тийм байгаа гэвэл. Гэтэ ингэж асууж зөө. Одоо happy hour шиг төсөөлөө зөө. Таны ингээд яг ийм хувц өмсөх гээд байвал Яг тийм. яг хар бүрхтэй хар хөх юм сорочтой тэгээд цагтаа иднэл ихэнд happy ах уусал өсөө хувцас өмсөж чөлөөтэй бай та ингээ офс хувцалмаар байвал хувцлан жолно ингээ хувцас өмсмөр байвал өмсөн жолно ингээ ивэл happy ах уу амар хөдөлсөн асуулт юм тийм Яг бүр амар шууд зааж өгөх нь бол тийм ээ. Буруу. Тийм. А гэхдээ нөгөө зүгээр юу өмсч болохгүй гэдэг хязгаарлалтай хүн зүг баг. тийм дээ Тийм. Одоо яг манай ажил дээр жишээлбэл яг уу бас 5 дахь өдөр бол зүгээр чөлөөт хувцсны өдөр. Гэхдээ бус өдөр нь бол яг уу жоохон офс хувцал ч юм уу тий даав өмд. Жинс өмдөг бол яг уу зөвшөөрдөггүй гэхдээ харж энэ зүүнд бол ер нь бол нэгээс илүү юм гэж болохгүй гэдэг л юм. Тэгвэл тэр хэдий юм ээ. Тэр хэцүү. Яг үнээр шаардлагатай одоо яг төрийн албаны нэг юунууд гэдэг гайли юм уу ч юм уу. Тэд нар бол тийм байх ёстой. А зүгээр бүтээлч ажил гэдэг ч юм уу тий. Зүгээр офс ажилтнууд бол зүгээр чөлөөтэй хувцлах болно. Хувцлах хэрэгтэй. Энэ юугээ баг бүр хэлэх юм уу? Нэг бүр энэ уусаа яг уу тий ажил үргийнхаа мэрэгчлээс л болж байгаа юм биш үү дээ. мэрэгчлээсээ л болж байна уу? Салбараасаа бол. Back office шүү дээ. Тийм back office-ийн гэхдээ та бодцоо back office-ийн за зүгээр ингээ мэрэгчлэлтэнгүүд нь зүгээр чөлөөт хувцалж ер нь бол болно. А гэхдээ захиалагчтай уулздаг удирдах түвшний менежерүүд бол бас жоохон офс хувцлах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр нийт дунд нь ер нь зүгээр юу өмсөхгүй байх вэ гэдгийг нь л хязгаарлах хэрэгтэй л гэж хэлж байна. Яа, хүн амар ухаантай юм тий. Тийм. Ой, ариусуу ухаантай. Аяа. Бөөрөн хэлс нэг юм дүгнэлт төгсөө. Гэтэ яг үнэн шүү дээ. Нөгөө нэг угаасаа чөлөөтэй өөрөөр хувцлуул хинд ч гэсэн л сайхан шүү дээ. Гэтэ бас нөгөө нэг амар олон төрлийн компаниуд болохоор нэр өмсч болохгүй, огт болохгүй юм заадаг шуудлах юм. За хөөсөө гаргамааргүй байна. Ингээд нуруугаа бүр ингээд юу хамаг нуруугаа гаргасан нэг том юм байдаг шүү дээ. Тийм юм гаргамааргүй байна. Тэгээд бүр ингээд яг ингээд юу өмсөх юм болохгүй, энэ талаас нь дээш нь оруулмааргүй юм. Тэгэл тийм хүн тэгээд нөгөө цагиргаан амиг зүүх юм бол 8 см-аас томгүй байх ч гэх тийм амар том тийм. Тэнгүүд надад ч дандаа эмхтэн хүн дээр боловч ч байна. Тийм. Тийм эрэгтэй хүн дээр ч гэсэндээ тийм юм өмсгөө зодож шүү. А тийм шүү дээ. Эрэгтэй хүний шатны уртыг ус тийм тохиолж байна. Хитрхээс бол өмсч болох юм биш. Шорт өмсөж болохгүй шүү. Остер ихтэй шорт өмсөж болох юм. Болдсон шүү дээ. Болдог. Өвдөг зүгээр шорттой 100 хүмүүс ажиллаад шүү дээ. Шилбэр нь бол гарч болно л даа. Шүхий ажиллах болдог гэсэн. Юу нэг ажиллаарай? Шүхий ажил. Оо, ямар хэцүү юм. Окей. Эцэг гаргаж болохгүй эрэгтэй. Халууцгаараа гэсэн. Тэнгисийн эргийн хамгаал нэг юм топ өмсчихсэн шүү дээ. Тийм топ өмсчих болохгүй. Эсвэл нэг амар урагдсан тийм. За битгүү. Тийм. Гурлаа гэхдээ амар easy зүгээр нэрэд нь тий. Амар амархан. Зоотой амар dark. Dark сэтэрлэг. Юм аа. Аль тийм байрны дарамтуу. Ямар өдөртлөх хамгийн хэцүү вэ? Жинээ Ярч болох юм. нэг санаа ирэх. Танд амар хараад Ярч болох юм цагсан. одоо тэ ажил болсон шүү дээ. Антай цагтай. Тийм үү. Би токсик биш яваасаа би тэрийг мэдчихэж байгаа. За, Ямар удирдлага хэцүү вэ гэж юм? Таа юу гэж. Натас их гэдэг. Надад бол нэг юм байх гэдэг юм мэддэггүй байнга ингээд өөрчлөгдөж байгаа юм амар хэцүү.
Бас ийм удирдлага байна. Бүх шийдвэрийг ганцаараа гаргадаг. Бас өмнө мэдээлэл өгдөг. Тий. Мэдээлэлээ өөр дээрээ хаадаг. Тэр чинь ганцаараа гарахгүй юутайгаа нийлээ гаргаад байгаа юм шүү. Эхнэртэйгээ юу? Үгүй нэг юу дээрсэн юм бэлээ. Охиндоо юу? Ах хүн шүү нэрээ. Уг ингээ хараа хэдэн мянган ажилтнтай байж бүх шийдвэрээ ганцаараа гаргахаар тэр хэдэн мянган нэг хүний шийдвэр авах гээд хэр удах уу тэр мянган хүний шийдвэрийг нэг өдөрт гаргаж өгч чадах тийм бурхан биш шүү дээ тэр чинь. Чи захиралтай нөгөө юу уншвал арифтын систем анхаасаа яагаад үүснэ. Чи мянган хүн өдөртөө чадахгүй учраас арифтын систем гэж үүссэн юм шүү дээ гэж заадаг тийм. Уг нь тэр системээр ингээ бүтцэн явж байгаа л харин тийм. тэдний шийдвэр гаргаж болохгүй юу? Тэдний зүгээр дамжуулагч юм уу тий? Окей. Тийм удирдлага хэцүү байна. Яг одоогийн байдлаар бол надад. Ийм хүнлэг бус удирдлага бас хэцүү байна. Хүнлэг бус гэхээр яг чи ямарыг хэлж байна? Хүний ийм ар гэрийн асуудлыг ойлгохгүй ч юм уу тийм. Тийм. Ажил захирлын хувьд мэдээж удирдлагын хувьд ажил нь чухал. Гэхдээ хүнд чинь бас зөндөө ар гэрийн асуудал гарна шүү дээ гинтийн тэр мэрийг ойлгохгүй чөлөө өгдөг ч юм уу. Үндэтгэх шалтгаан ойлгодгүй хүмүүс хэцүү байна бас. Тэгсэн ойлгохгүй. Ажилчтай дэмждэггүй. Тий, ажилчдынхаа ажлыг ойлгодгүй удирдлага бас хэцүү байна. Салбарын бус хүн удирдахаар хэцүү байна. Гэхдээ үнэхээр мэддэггүй юм бол бас асуух хэрэгтэй шүү дээ доотлохоо мэрэгчлэлтнүүдээс. Тийм менежментгүй удирдлага бол хэцүү байна. Яг үндэ. Нэг дүгнээ хэлэх юм бол тийм. Менеж хийж чаддаггүй ажлаа ингээд муухраар явуулах гэж аюул зүтгэдэг. Ямар ч юм нааша цаашаа хөдөлгөөр юм уян хатан биш удирдлага жоохон төвөгтэй байна. Ажил хийх урамгүй болгож байна. Тэгээ би ажилласаа гарах тухай бодож эхэлсэн. Өөрийгөө жишээн дээр ярьсан байсан. Өөрөө жишээлбэл зүг бусдын нугасаа яаж мэднэ. Тийм шүү. Нугасаа чамаа гаргаж авна. Би яг нөгөө юу штэ. Даваагийн нууц амраг нэх. Тэгэхээр ингээд нөхрөөс нь салгаад суухаа хүлээж байгаа. Ажилтаа ингээд амар дарамтлаад тахаар ер нь хүмүүс ажил хийх амар урамгүй болчих. Таныг одоо гарах чинь ширээ санал мөнгө. Тийм үү? Ширээ санал мөнгө. Тийм, ширээ санал компани компаниуд гэдэг. Содсныхан электлийн зарлалын хасангуудаа бусад үлчин төлбөрийн цалинаар асуусан шууд гэж байна. Үлчин төлбөр гэж юу яриад байгаа? Одоо тэр ингээд 3 сая төгрөгийн ширээг 2 жил ажиллаад электлийн зарлалын сая 500 хаан бол сая 500 төгрөг тань гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс ажлаас гарч ирдэг гэсэн. Юу? Тэгээд наач жоохон юу шүү. Дэврүүлсэн байж магадгүй. Тийм. Наадах чинь нөгөө намайг яагаад ажиллах нөхцлөөр хангацаад дараа нь би угаасаа тэр ажиллах нөхцлөөр хангагдах ёстой өстэй. Өө чи эвдэлсэн бол тэр гэсэн үг л дээ. Би эвдлэг бол зүгээр. Илэгдэл гэж юугаа Зүгээр тийм юм сонссон юм. Нэмэр ууралсан тийм. Үгүй ер нь л яг бодох юм бол үнэхээр компани тогшлол эвдлээд хэмгэлсэн бол би тэрийг төлөх ёстой. Энд гэхдээ надад л амар дарк сонсогдоод өнөөдөр яриа жоохон амар дарк байна уу? Би жоохон амар юутай ороод байна уу? Одоо ямар шиг. Үгүй гэхдээ угаасаа офисын талаар ярихаар чинь офис тэгэхээр ийм харин дарк байна гэсэн үг байхгүй. Хэрвээ гуруулаа зүгээр л найз нарынхаа талаар ч юм уу, баг насныхаа талаар ч юм уу гэлгүй. 10 жилийн талаар яриа хүртэл ийм амар дарк байгаа шүү дээ. Би амар эмоцороо хандаад байна. Угаасаа тэгж хэлэх зүйл шүү дээ. Гэтэ 10 жилийн юу яах вэ юм бэ? Тэр Шангрила Мангриланы хэрэг гарсан дараа тэр талаар ярьж байгаа. Ой тэр 10 жилийн дээр л хэлдэг дараа нь бүрнээс идэв болгоо ярьж л та. Тэгэж болохгүй ингэж болохгүй гэдэг. Тэр айгуу чухал хаа. Тэгээд л ахта гурлангаас нөгөөхөн суусгах. Таны сонсогч хүн байгаад өстэй комент хэлээд байдаг. Тий. Тэстэй. Халт манай хүү нууцаар сонсч гойж магадгүй тэгвэл тэрний талаар сонсог. Мэдгүй болохоор жоохон хэцүү юм гэсэн. Тэстэй. Тэгээс намайг сонсох дуртай. Тэгээд нөгөө юугаа офисын тооксик яриа болцсон уу? Тоос ярих юм байна.
Гэхдээ би харин болцсон бол яах вэ? Би нэг яасан мөрч. Нөгөө нэг юм рэл нэг хийчихсэн тэгээ Big Sisters нэг комеди. Тийм. Ингээд ажлаас гарч байгаа хүмүүс ингээд ширээнийхээ жижигхэн болонд ингээд тип хийгээд тэр болонд ингээд юм төвшөө гэдэг гарын олох шиг юм хийчээ яваач. Тэрний нэг бас ирээлсэн шүү дээ. Би бас ингээд яг нэг ажил дээр яг нэг юм яг өөр имэйлээр шалгадаг ч юм уу, фэйсбүүкээр шалгадаг ч юм уу, яг эсвэл ингээд жоохон түр ингээд бэк авцсан сууж идэв шүү дээ 5 минут, 10 минут, 5 минут бараг 20 30 минут л үздэг. Яг тэр үед захирал араар явж таардаг. Эсвэл нэг 10 минут унтах гээд ингээд жоохон ширээн дээрээ зүрмөлцсөн. Би зонгод яг захирал араар явж таараа. Ажлаа хийж гэж. Тэгж хэлдэг юм. Дандаа л уцаа сууж явах юм гэж мэгээд. Бидрийг тэгж дарамтлаа цайлаасан шүү. Кино үзсэн сууж идэг гэж. Би зүгээр сарын ихэнд төлөвлөгөө батлуулаад сарын эцэс тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаа хийсэн байвал миний юу хаагур юу их юм. Юу нь тэр маш үнэ. Падлитэй юу? Падлиг уу. Гэтэ чи яг нөгөө нэг ер нь бол бүр гэхдээ хэлүүлээ нөгөө зургийн салбарт ажилладаг болохоор тэгж яриад байгаа хэрэг жоохон амархан яриад байгаа. Өөр салбарууд яадаг бол мэдгүй. Яг зургийн салбар дээр бол яг тэр сард хийх юм хийсэн бол үлдсэн цагтаа ноос дээр байна байх юм хийж юм уу? Ер нь бол тийм. Яг үнэндээ бол тийм. Надад болохоор яг нөгөө удирдлагын юу лээ? 12 хам юу хамгийн хэцүү вэ лөө? Ямар удирдлага юм бэ? Ямар удирдлага хамгийн хэцүү гэдэг вэ тий? Яаж ч би чинь ерөөсөө төгснөөсөө шууд захиралтайгаа харьцаад ажиллаж байгаа юм биш үү? Ерөөсөө л дандаа шууд захиралтай харьцдаг ажлууд хийсэн. Тэнгүүд яг нөгөө захирлуудын ашиглал мэдчихэе тий. Тэгээд захирлуудтай ер нь шууд харьцахад шууд захиралтайгаа харьцдаг байх нь ер нь айгүй амархан байдаг гэх юм уу? Нөгөө нэг захирал тэгээд миний дунд ямар нэг менежер ороод ирэнгүүт асуудал үүсч эхэлдэг байхгүй. Тэгэхгүй нөгөө нэг захирал бол ямар ч токсик, ямар ч тэнэг, ямар ч хэцүү, ямар ч үж болно заяа. Одоо муу шинж чанартай байж болно. Тэгэхээр тэр хүнтэй шууд харилцаа тогтоохоор би тэр үнийг зүгээр мэдчихэж штеп. Нэгждэг. Энэ угаасаа санаа өөрчилдөг. За энэ хүн чигдэг, энэ тэр хүн дэгдэгдэг гэл тэгээд шууд харилцаа яваад хахаар ер нь асуудлуудаа хэцүү ч гэсэн шийдэж яваад тахтай амарх мэддэг. Дундуур нь ямар нэгэн хүн ороод ирэхээр л байдал биш шүү дээ юм бэл. Ерөөсөө. Тэгээд яг энэ олон бас нэг 7-8 захирлын нүүр үтсэн баха. Тэр захирлууд дундаас хамгийн амар хэцүү байсан юм гэж би яг өмнө нь боддог байсан юм. Амар хүн бүдүүлэг харьцах юм уу? Нөө хүнтэй биш ингээд жоох ид хогшилтай харьцаж байгаа юм шиг харьцаад. Үнэндээ доор тарьцах. Намайг юус тэгж хэлээгүй зэрэг. Гэтэ ингээд бөөн хүмүүсийг цуглуулчаад хурал дээр хэлж байгаа байхгүй. Тэр бол гэхдээ үнэхээр асуудалтай хүн байсан зэрэг. Өөрөө сэтгэл зүйн амар mental problemтай бүр үнэхээр хүнд нөхцөл байдалтай сэтгэл зүйтэй хүн байхгүй тэр өөрөө. Тэр тэгснэ хүмүүсийг ажилтдаг цуглуулчаад тэгж өөзөн харчаад та нар бол ингээд гуйлах чинь юу ч хийж чадахгүй адгийн тэнэг гуйлах чинь учраас надаас одоо баг гуйлгуугаад энд ингээд суужаа би танарт мөнгө өгч дуугаа юм хийж чадахгүй зүгээр эндээс зайлцгаа. Та нарын 40 олон хүн ажиллах хийсэн. Зүгээр чадахгүй бол зайл та нар бол гуйлагчд гэж ингэж нүднээр нь бүр ингээд амар сигнал заяа. Тэгэл зодож моддаг заяа. Ер нь барилга дээр л тийм юм яриад байна. Барилга ер нь айгүй хэцүү салбар байхгүй амар юм ширүүн салбар учраас барилга дээр бол тэгж ярьж байгаа юм би сонсч байсан. Тэгээд тэр тийм хандлагыг би бүр амар хэцүү гэж үзсэн байхгүй. Агихтэй. Түүнээс тэр ингээл хэцүү юм байна, болохгүй юм байна гэл тэндээс угаасаа гарснаж болсон. Тэгээд дараагийнхаа оффист ороод амар дажгүй байсан маа. Юу соёлтой газарсан заяа. Тэгээд аюу мөр соёлтой. Тэг биш нөгөө нэг анханасаа төгснөөс ахвалал 10 жил ингээл амар бүдүүлэг газруудад ажиллаж нөгөө соёл иргэншилтэй газар очихгүй 0-тай. Тэгэл юм бай. Тийм юм бай гэх юм гоё австрч байгаа. Тэгмэд би нөгөө амар тийм зэрлэгтэй ороод байсан заяа. Гэхдээ яг эсэнгээр тийм байсан захирал амар соёлтой л байсан л та. Амар соёлтой сахгүй. Гэхдээ тэр хамгийн аимшигтай байсан за. Надад энэ бүх ажлуудын турш янз янзын юмнуудыг үзэхэд тэр нь бүр хамгийн амар хэцүү санагдсан юм гэсэн. Миний удаас харчаад тэгэлгүй яах вэ гэж гаран хэмэгтэй намайг өрөөнөөс дөнгөж гаран хэмэх зараас энэ одоо мэдрэл мөхтэй юм бах та энэ одоо тэнийг юм бах та юу яриад байгаа юм бэ?
Наач угаасаа юм штэ гэж ярьж ингэж дандаа ярьдаг. Миний өөдөөс харахаараа за гэчээд гарангууд миний тэнэг мангараг гахдаг. Гэтэ хамгийн гол нь би тэр компани гэсэн сэтгэл нь дандаа буруутгахгүй. Хүний зөв гэсэн сэтгэлийг дандаа буруутгадаг нөө. Тэгээ би ерөөсө буруу юм хийгээгүй гэж дандаа буруутган болоод байдаг гэсэн амар гайхсан. Тэгэхээр энэ амар удаан юмчлээ. Ер нь бол юу гэж хэлэхэд аавал хоёр нүртэй захирал надад бүр үнхээр аимшигтайсан. Амар байсан. Тэр нь ороод надад барилга дээр гарч ирээд ч юм уу ийм арчаагүй болохоор л энд ажиллаж байгаа гэж хэлсэн захиралтай би нүгдээ хэлчихсэхгүй. Хүмүүсийг тэгээдсэн. Тэгэхээр миний удаа миний ажлыг шүүмжлээ. Тэгэхээр та одоо яасан болоод ингээ мэдрэл мутам шиг хүнрүүд арай зан зүгээр хүнтэй ярьчих болтгоо юм мэдрэл мутам уу би бас өөдснээ хэрэгтэй болж байгаа тэр хүнтэй тэнгуү тэр хүн өөдс бас юм яриад ингээд харилцсан ингээд нөгөө шууд нүүрээ хараа хэлцээд байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нөгөө нэг өөдөөс харж нэг юм ярьчаад ардуур нэг юм ярьчаад тэгээд би компанийнхаа төлөө юм хийж хаад тэр болохгүй юм шиг ярьчаад тэгээ нөгөө өдөртлөн надад дургуулсан юм стадлах бүх хүмүүс намайг тойроо дургуулах нь бүр үнэхээр аимшигтай юм билээ. Би ингээд тэр компани төлөө гэсэн чи сэтгэл аваад хаад хамгийн муу хүн болчих нь бүр амар байсан. Наад миний хувьд бол тэр л хамгийн аимшигтай байсан. Тэрнээс яг вэ. Гэтэ нөгөө нэг командир амар хэцүү байгаад байгаа хүмүүс бас чи захиралтаа шууд ярьсан чинь зүгээрсэн гэсэн шүү дээ. Нэг удаа. Тэгэхээр бас нөгөө нэг юм яг шийдвэрт гаргаад толгойн хүмүүс байгаа шүү дээ. Тэрний доор байгаа доотлого хүмүүсээ хариуцсан хүмүүс жоохон хэцүү нөхцөл байдал үүсгэж идэг байх гэж би боддог. Хүмүүс нэг юм үг дамжуулдаг тоглоом байдаг шүү дээ. Сүүлдээ үг нь ингээ утгаа алдаашаад өөр үг болоо яг тэрэн шиг юм болдог. Тэг амнаас гарсан үг ингээ шатаараа доош яваад байгаа бүр шал өөр болчихсон. Тэр процессын алдааг бид нар л үзэхэд байдаг амар төгөлд. Яг би тэгж амар удирдлагтай шууд харьцдаг мессенжер байхгүй л байгаа л та. Тэгэхээр гурлаа шал өөр юм байна. Тэгээ чинийх ямар яа байна? Удирдлагч ямар хараа мөртөдөг вэ? Өдөрлөө одоо нэг хитрхи 40 тавтаас би ч миний нөөцтэй тэгмэд би хүмүүсийг ажил дээр одоо ингээд хүнд өрөөний 3-2-ыг өнгөрүүлж байгаа цагаа амьд жаргалтай яваасаа гэж би боддог хгүй. Тэгмэд компанийн хувьд захирлын үед угаасаа хамгийн чухал нь бол ашиг хамгийн чухал байхгүй ашиг бодлого болох юм. Тэгэхээр уг нь тий. Тэгмэд хүмүүсийг болохоор яг ашиг болж өгдөг зүйл гэж хардаг юм. Жохон муухай миний яг үзэл бодолтой зөрчлөөд идэг. Тэгмэд энэ хүнийг бид авснараа ингээд сар болгон тэдэнд өрхөний зардал гаргаж байгаа. Тэгмэд энэ хүн тэрний оронд юу хийж байгаа юм гэж айвах хардаг. Тэрнээс биш манай компани ямар уур амьсгал авчирж байгаа гэдэг нь ерөөсөө харддаг. Тэгээд хийж чадахгүй бол зүгээр зайл гэд хөгөөд байдаг. Гэтэ тэр нь бол зөв л дөө. Хийж чадахгүй бол явах хэрэггүй. Хүнийг яг нэг тийм одоо юмсахгүй амьдрал дан зүр юм гарч байгаа тэрийг ойлгох хэрэгтэй. Тэр нь хүнлэг гэж байгаа шүү дээ. Тийм ихэнхтэй биш байдаг. Тэгмээ дээр манай захирлаас хэлсэхгүй юм хурал дээр өдөртлгүүд урал дээр хүн угаасаа хүн болгон л энэ тэндээ ингээд нэг хүнийх нь бүр нөвцөн нэг хүн нь хотоодны шахтаа нэг нь тийм хүлэн тэгж өгдөд байж байгаа. Гэхдээ тэр хамаагүй та нар ингээд 3 сая хүний төлөө ажиллаж байна. Тэд чинь ерөөсөө хамаагүй ажиллал хийсэн байх хэвээр. Гол нь үр дүн чухал ч юм уу тиймэрхүү юм яриад байгаа нь миний хүмүүсээ минийхэн цаашаа ер нь хэрвээ би тэр компани үнэхээр миний компани зүрхсэтгэлээ зориулна гэж бодсон бол тэр хүмүүс миний хүмүүс байдаг хгүй юу. Тийм одоо нэг хүн гэдэг утгаар нь харахгүй тэр хүний ард нь ингээд 2 хүүхэд нэг нөхөр ч юм уу нэг ихнэр байгааг нь харахгүй зүгээр л юм ажлын эрэг шуурга гэж хараад байгаад нь нэг мөнгө олж ирж байгаа юм гэж хараад байгаад тэгтэн дургу байдаг. Тийм. Тэр бас хүн болгоны бүтээн өдөр болгон ажиллана. Тэгвэл миний үзэл бодол хэтэрхий юм гаргийн жоо юм. Үзэлтэй ер нь таардгүй юм шиг л. Тэгээд би ихэнх удирдлагуудыг яг яаж харж чаддгүй юм. Яг нэг шугамд харж чаддгүй юм. Тэгээд аюу зөрчлөөд идэг. Яг чи бас компани захирал биш болохоор мэдгүй. Компани өдөртөж үзэх бол бас цалин тавихгүй байгаа болохоор бас тэгж бодохгүй л дээ. Гэхдээ яг Тэгээ ер нь бол байгууллага ашигтай ажиллах үгүй тэгэл. Тий одоо тэгдэхгүй бүтээмж амар хүмүүсээс амар их шаардж л да. Гэтэ тэр хүн яг зүрх сэтгэлийн ингээд авах зүгээр л энд ажиллаад 2 сая төгрөгөө аваад өгнө гэж бодсон хүн бол
бүр ингээ зүр сэтгэлээ зориулж ажиллахгүй шүү дээ. Тэр хүний нөгөө нэг үнцэн бүх юм ингээ зүр сэтгэлээ нэгээд татаж авчрах хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд тэр хүний компани дээр нь байгаа энэ цаг хугацаанд ингээд жоохон happy байх гэж хичээх хэрэгтэй байхгүй. Ажил зүгээр л ажил хийх хэрэгтэй хүн гэдэг утнаас нь харах ш. Тэгээд татсан хүнд өсөн үсээгөө ингээд тэр компанидаа өөрөө гэж өгөхгүй бүтээмж гаргах гад ашиг нь олох гад тэгээд бүр томруулах гад тэлхгээд өсөн дэвшлтийн төлөө ажиллаж штэ компанийнхаа ирээдүйн төлөө. Тэгэхгүй зүгээр л энэ сар ажиллаж цалингаа аваад өөрөө төлөхийн төлөө ажиллах. Тэнгүүт энэ компанийнхаа төлөө ажиллах хоёр ч шал өөр зүйл шүү дээ. Тэгэж би хардаг. Яг юм хүндээр суурилж байгаа компани бол хүмүүсийн үйлдвэр биш дээ. Тэр хүмүүс л байхгүй бол ер нь бол тэр компани үйл ажиллагаа ер нь доолдно шүү дээ. Тийм. Тэр хамгийн чухал нь шүү дээ. Хамгийн том капитал нь болчихж байгаа шүү дээ. Тэр хүндээ жоохон анхаарах байх. Тэгэл яг бидний чинь ажлын мал шиг л ажиллах гал. Би өдөр болгон 100% бүтээмжтэй ажиллаж чадахгүй шүү дээ яг үндэ. Тий. Тэрийг мэдгүй байхгүй. Тэгээд ажлынхаа гол нь сэтгэл зүйд ерөөсөө анхаардгүй. Тэгээд худлаагаасаа л ингээд тийм болж харагдах гэдэг гэсэн үг яг үндэ тийм сэтгэл бүчин сэтгэлийн хүсэл ерөөсөө байдаг. Би яг компани захирлаж компани удирдлагын хамгийн бага мэдлэгтэй хүн гэдэг. Нөгөө юу би үнэхээр тэрийг судлах завгүйгээр ажиллая гэж байгаа заяа. Зүгээр компани эзэн тэгээл ажиллаа хийгээ яваа. Тэрний талаар угаасаа сурах хэрэгтэй байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд янз янзын компаниуд байгаа шүү дээ. Том байгаа. Манайх бол жижиг шүү дээ. Тэгэхээр бүр нэр үнэхээр хамгийн жижигхэн компани баг заяа. Тэгээд ингээд яхаар тэрэг яг чиний хүсэж байгаа юм чинь би хийхийг боддог байхгүй юу? Одоо ингээд компани байгуулна гэхээр зэрэг миний хувьд болохоор зэрэг яаж жижигэн маадаа гэх юм бол яг нөгөө санаа нийлсэн хэдэн хүмүүс л байх. Юусаа би тэгж өөрөө нөгөө багшилт болохоор өөрөө яг санаа нийлсэн яг надад болно гэсэн хүний одоо жишээлбэл авчих байхгүй юу? Тэгээс ингээд зүгээр анкет бүглэл тэр хүнийг ингээд хинээч мэдгүйгээр оруулж ирж ажиллаж авахар хэмжээний том компани шүү байхгүй юу? Би яг өөрөө бүр таньж мэдчихэж зарим тоглоом ингээд орж ирэхэр чинь баг гэр бүл шиг юм болоод байгаа байхгүй юу? Энд хэрвээ ирээд ажиллах юм бол ингээд орж байгаа орлого, гарч байгаа зарлага нь амар тодорхой. Тэгээд яг миний компани удах юм бол энэ компанид орж ирэх мэлэг чиний үснээр ажиллах хэрэгтэй байхгүй. Яг бүгдээрээ энийг яг нөгөө нэг гэртээ ингээд хоол угаасаа бүх компаниудын зарчим нь бол тийм. Хүн болгон нэг нь төмс хурааж байгаа, нөгөөт нь төмс арилгаж байгаа, нөгөөтгөө шаарж байгаа, нөгөөт нь ингээд найруулад ингээд тавгалж байгаа, хүргэж ирж байгаа гэх хүмүүс нь өөрөөр болохоос бүгд л нэг юм хийгээд байгаа байхгүй юу? Уг нь бол тэр хоолыг хийж байгаа. Тэнгүүд тэр мөнгөний тэр хоолыг мөнгөний олж байгаа ингээд явж олж байгаа хүн нь болохоор би захирал гэж боддог байхгүй юу? Хэрвээ мөнгө байх юм бол ямар ч хүнс авчирч чадахгүй шүү дээ. Айгу хэцүү байхгүй юу? Гэтэ тэр хүн мөнгөтэй аваад хүнс авчирлаа гэдэг хинч хоол хийж чадахгүй байхгүй юу? Тэр хүн хинч хэрэггүй болох гэж тэр нь. Ер нь тиймэрхүү зашмаар ажилладаг. Энд болохоор амар жижигэн болохоор хүнийхээ төлөө байна гэж би бол боддог. Яагаад гэвэл би амар жижигэн компани тэгээ одоохондоо тийм олон хүн цалинжуулж үзээгүй байгаа болохоор тэгж мөрөөддөг заяа. Тийм мөрөөдөлтэй болохоор би яг үдээ болтол бараг 30 хоол гарчаад нэг том руу байх гэж би бодсон шүү дээ. Яг ингэж захирлуудыг харах юм бол надад хин тэгж хэлчихлээ. Тэр ч угаасаа л норм болох л та. Компани бол ашиг болохын төлөө байгуулах гэж байгаа байхгүй. Ашиг болохын төлөө байгуулах гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн руугаа чиглэх хэвээр ажлын хүний нөөц нь хийх хэрэгтэй байна. Тэрнээс захирал бол мөнгө олж авчих хэрэгтэй. Гэхдээ захирлын яг тэр хүнийг бодох тал дээр нь ямар шийдвэр гаргах хэрэгтэй гэх юм бол хүний нөөцийн үгэнд орох хэрэгтэй гэж би бодож байна. Тэр хүн мөнгө олдог нь олд юм аа зөв шүү дээ. Тэр хүн мөнгө олох гээд ингээ хүн хинээч бодохгүй бүх ажилчдаа таньдаг мандаг гэж PepsiCo-гийн захирал тэгэж попчсэн. Би бол тэрийг тэгэж бодохгүй. 10,000 ажилтнаа бүгдээрийнх нь мэдэрч бол бодохгүй юм заяа. Гэтэ maybe магадгүй тийм л ажиллах та. Гэтэ тэр хүний ажилчин бүх ажилчдаа санаа зовох биш байхгүй том компани захирал бол. Гэтэ тэр ингээд хүний нөөц гэдэг сайн хүнийг яг тэр хүний нөөцийг мэдгээд шүү дээ. Хүмүүс хандлаар мэдгээд авна. Тэр яг professional хүнийхээ үгэнд орох хэрэгтэй байхгүй. Би одоо interior designer л гэхэд тэр хүн захирлаа хажуудах юм бол надаас interior design-ийн зүйлүүд авах хэрэгтэй.
Тэр хүн мөнгө авчирна. Гэхдээ яг доороо яг салбарын чадах хүмүүс авчирчаад тэр хүний хувь нь ороод тэгээд тэрийг хийх ёстой хүний нөөц тэгээд тэрийг хэрэгжүүлэх мөнгө төгрөг боломж болцоогоо хангаад батлах ёстой үн захирлахгүй. Тэгэхээр хүмүүсээ бодох нь бол зөв. Гэхдээ бас нөгөө талаасаа бүрх юм яа. Одоо гурлаа бол өөрсдөө амар чин сэтгэлээсээ ханддаг, ажилдаа ханддаг тийм хүмүүс болохоор ингэж яриад байгаа байхгүй. Гэхдээ миний мэдж байгаа би ингээд анх ажиллаар хасал ахлах хийсэн за. Бүр ингээд дандаа л хүмүүс өдөрчижсэн юм. Тэгэхээр нөгөө амар олон хүн өдөрцсөн туршлага надад байгаа юм. Тэр хүмүүсийн бүр талаас 80-аас бараг 70 юм уу 80% нь ажилдаа үнэхээр тийм юу биш. Сэтгэлээс биш. Би сэтгэлээсээ хандаад ахад заяа. Би тэгэхээр тэр хүмүүсийг харьцуулахгүй дунд нь ороод ингээд ингэсэн гэсэн ингээд бүх навшийн бүшэтүүдийг ингээд хангаж ажиллаад тэр хүмүүст яг одоо чиний өгөх гээд байгаа шиг хайр халамжийг өгөөд би бүр ямжих байгаа ажлыг хамт хийлцээд байхад тэр хүмүүс эргүүлээ биднээс тийм сэтгэл гаргадгүй болохоор тэр халамжийг хүлээж аваад байгаа хүмүүс өөртөө эргээд шал муухай хүүтэн зүрхийг компанида буцаж гаргадаг юу ч үгсэн сэтгэл нь хандгүй балиар заван болохоор захирлуудаас тийм болсон байд юм байна да гэж би нэг удаа зүгээр бодож байсан. Би зүгээр бүр багада 10 жил тахта нэг найзтай бүр 10 жил тахта би нөгөө ярилцсан хүүхдүүдийг орж ичээлээ тэм хүүхдэд ламтлаа. Яг тэр хүүхдүүд би хамгийн хүнд сэтгэл гаргадаг байх үед хамгийн муу хүн байсан тэгээ би. Хамгийн олон хүмүүсийн төлөө би зөвхөн өөрийгөө бодохгүй бусад хүмүүсээ бодоход би хамгийн муу хүн байсан тэгээ. Тэг би зөвхөн өөрийгөө бодоод эхлэн гимэгт бүр харимжгэл сайн хүн шиг харагдаж эхэлж байгаа байхгүй. Тэр хүмүүс надад яхаа юусан хамаагүй баг ингээ айхуу уусуудсан. Гоё аас тэг маргааш ганц удаа ажиллаад тасалж л тест энэ хамаатай ингэж би хэлдэг. Хэрэв бид тэр хүнийг бодсон бол за чи өнөдөр ихтэй ярьсан нэрээ. Харж амар гэхээр байгаа байхгүй. Тэгэхгүй тийм тэгээд яг компанийн хувьд бол нөгөө тэр олон хүмүүсийг бодох боломжгүй байх. Тэгээ хүний нөөцийн үгийг сонсох хэрэгтэй. Тэгээл айл талдаа л байгаа. Гэтэ бас тийм тий хүмүүс бас өөртөө төлөө ажиллаж байгаа нэг талтай. Тийм. Гэтэ тэрийг бас компани үнэлэх хэрэгтэй. Тийм. Одоо шүү дээ ийм байхгүй. Хүмүүс шүү дээ үнэхээр тийм одоо нөгөө том жижиг компани үйл ажиллагааны шалтгаалаад тэр нөгөө чин сэтгэлээ гаргах нь яригадаад байгаа байхгүй. Тэрнээс тэр компани тэр хүнд цаг 3 сая төгрөгийнхаа цалин өглөө. Тийм ажил хийх ёстой гэж хэлээл тэр хүн яг тэр ажлаа хийчихвэл тэр хүн нэрээ ажиллаа хийж хатаач ажиллаа бодохгүй болохгүй юу нь бол тэр ажлыг хийдэг ч юм уу. Тэгээ айл талдаа нөгөө хүсэл хэрэгтэй хоёр нь яаж бийцэж байгаа юм. Тийм би одоо бол яг үндэ бол нэг амар өмнөсөд тэгж амар сэтгэлийг зориулах болсон. Яа тэгэхээр ажлын байнгын сэтгэлээсээ хийлээ дээш орч буцаагддаг. Ингэж хийхгүйсэн олон дахин өөрчлөлтөд засдаг. Үнэнч болохгүй тэрэнч болохгүй шийдвэр амар олон өөрчлөлттэй болохоор би тэрийг амар гоё хийх гэж хичээхэ болцсон гэх юм уу. Тэртээ тэгвэл нэг амар гоё юм хийгээл өглөө тэгэнгүүт буцаагаал өвөнч болохгүй тэрчэнд хичээнэ гэдэг өчглөө надад ямар ч юм урамгүй байгаа. Тэгэнгүүт би за тэгээ уус өөрчлөгдөх юм чинь дээ гэж бодоод ингэсгээл хочж байгаа. Тэр бол жоохон. Яг тэрнээс болж манай хоёр хүн ажиллаж гарчсан шүү дээ. Нэг нь өөр хүн гарсан шүү дээ. Яг хөтөө юм тэгэхээр нэрээ. Гэтэ одоо ажилласаа урам зориг авах те тэр компанид хэрэгтэй хүн гэдгийг мэдрэх нь бас тэр ажилд удаа ажиллах шалтгаан болж байгаа байхгүй юу? Одоо бас нэг ийм өдрөл манай байна. Ингээд нэг хүнийг одоо ингээд за энэтэй гэж харцгаар яг бүх юм энэтэй гэж хардаг тийм үү? Амар ингээд энэтэй хүн ингээд хичээсээр байгаа одоо ингээд аяг сайн нийлээ шүү дээ. Тэгсэн чинь энэ угаасаа энэтэй хүн чинь энэтэй л байсан чинь угаасаа өөрчлөн ч гэдэг юм. Эсвэл нэг юм сайн харцгаараа муу хийсэн байсан гэсэн ингээд энэ мэд хөрхи ингэсэн ингээд тэгээд байдаг. Тэнгүүд яг бодит шүүлтүртэй харах юм нүдгөө болцсон гэх юм. Тийм бас хүмүүсээ тэнгүүд яг дэг санаа хэлсэнээр яг зөв. Тэгээд яг удирдлагын хэр нээлттэй нүдтэй ханаас аягүй чухал. Одоо тийм юм хүмүүст хэрэгтэй байна. Тэнгүүд орчин үеийн зах зээлд гарч байгаа ажлын цэг хандлага хүсэл шууд ингээд тавьдаг шаардлага ч юм уу те өөрийнхөө амьдралдаа баримталдаг зарчим нь ийм болсон юм байна. Тэгэхээр энд нь бид нар одоо ингээд багаар шууд биш. Гэтэ багаар ингээд өөрчлөлт хийж эхлэхгүй болвол бидний одоо ингээд одоо ажиллаж байгаа хүмүүс
мэдээж ингээд төлөвлөмжийн зах зээлс гараад ингээд шин альфа ингээд дараагийн зээл ба ямар юм үеуд гарч ирэл тэр болгонд бид нар тасан зохицох хэрэгтэй гэдгийг ойлгохгүйгээр л угаасаа л ийм байх хэрэгтэй гэж үтгэдэг юм бол тэр хэдэн жилийн дараа хүмүүс нь бүр хөнгөө болно баггүй. Тийм одоо юм баггүй. Амар токсик байгууллага энэ би ингээ хичээгээд тахт миний юм ойлгохгүй бол би заавал тэнд өөрийгөө зовоогоод ажиллах шаардлага надад байхгүй. Яг тэгвэл гадагшаа гараад ажилласаа гараад дахиад надад өөр ажлын байр байгаа. Тэгээ надад энэ олон сонголт байгаа болохоор би заавал тэнд өөрийгөө зовоогоод ажиллах шаардлага байхгүй. Тийм. Одоо манай аав ээж нарын үед ажиллах амар хэцүү л шүү дээ. Ажлын хомс нэг бол ажлын байр хомс. Тийм нэг бол сонингоос зар харна, нэг бол компани болгоноор нүүдэнүүдэд таних ажиллаа хийж байгаа юу гэж л өгдөг л шүү дээ. Одоо тэгтэл зүгээр л Worky, Zanga, LinkedIn, Lambda гэл зөндөө олон ажлын байрыг сурвалжууд байна. Тэгээд өчнөө олон гоё юм санал болгож байгаа ажлын байрууд байна. Хаалгаас аваад гарч байгаа шалтгаан нь угсаа өөр газар байгаа гэдэг мэдээлэл гарч байна. Тийм, өөр сонголт байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүсийн зөрөгтэй шууд өгөрхөн болохгүй байгаа юм хэлдэг. Одоо ингээд энийг хүлэн зөвшөөрөхгүй гэдгийг хэлж байгаа. Тэр зөрөг нь болохоор сонголт анхнаасаа бүх зүйл сонголттой нийгэмд төрсэн. Би зөвхөн тийм сонсч ирсэн. Ягаан өнгөтэй одоо манготой зарим идэх, стrawberryтэй зарим идэх гэдэг тийм сонголтын дүн анхнаасаа төрөл тийм байсан байхгүй. Тэнгүүд ээж авнарын үед ингээд ганц талах ингээд очирлж байгаа даа. Тэрийг л аваад тэрнээс өөр юм байхгүй. Тийм болохоор тэр одоо өмнө байгаа юм л ингээд сайн игээд явна гэсэн л юмд байсан. Тэнгүүд бүх цаг үе нийгэм маркет зах зээл өөрчлөгдөд байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй. Тэнгүүд хүний нөөцүүд бас янз бүр л идэм билээ. Яг зөвхөн зүгээр ажиллаа гээл дарагтаасаа харагдсан төлөө байдаг хүний нөөц байна. Чихнээсээ ажлынуудаа боддог хүний нөөц байна. Хүний нөөцүүдийг юм чанаржуулах хэрэгтэй. Тэгжээж бас хүний нөөц л одоо удирдлагад хэлж штэ. Дээс саний хэлдгээр одоо хүн болгонд угаасаа даавка цааны хэлдгээр нэг хүн бүх шийдвэрийг гаргаж чадахгүй арвтын систем хэрэгтэй. Тэгтээ уяатай нээлттэй сэтгүүтэй байх хэрэгтэй байхгүй. Чи юугаа буцаад байгаа угаасаа л энэ хүмүүс ажиллах хэрэгтэй гэхгүйгээр нэрээ тийм юм тэгвэл өөр компаниуд яаж Монголд яг энийг хэрэгжүүлж байгаа компани байгаа юм уу? Тий. Одоо ингээд burnout болсны чөлөө өгдөг компани ч биш тий. Эмэгтэй хүн сарын тэмдгийн чөлөө өгдөг компани бас гарсан байна. Цаан чи. Тий. Тэгсэн хэрнээ тэр компани одоо гүйцэтгэл нь унахгүйгээр яваад харин ч нөгөө хүнийхэн сэтгэл зүйн ингээд аюу манай компани аваа бодож гин гэсэн итгэлээр илүү сайн ажиллах гэдэг нь компанидаа дурлж байгаа байхгүй тий. Өөр юм компани байхгүй шүү дээ. Манай компани л ингээд компаниараа баг бахархаж байгаа байхгүй тэр хүн. Тэгэнгүүт одоо баг сэтгэл зүйн суурьтай хүн хэрэгтэй юм тий. Тиймэрхүү байдлаар аюу юм нээлттэй open minded шинэ сураг содоо юмд нээлттэй байх хэрэгтэй өдөрлгүүд маань шууд тас юм байх хэрэгтэйгээ харьцуулахгүйгээр гэж би бодож байна. Тэгмүүд бас нэг гүйцэтгэл угаасаа л сэтгэлгүй хүмүүс бас байна л да. Тэр хүмүүсийг би харин сайн сонгож шалгуулж авах хэрэгтэй гэж боддог. Нөгөө хууч нь юу яадаг сте. Орд мод жил мэлэр навчтай. Цахилтаа шаардна уу гэж. Хамаатай шүү дээ. Тэр шиг юм бол энэ хамаатай шүү дээ. Яг энэ нэстэн дээр би охины ордны үнэл тавьчихад яг нарийн яг гоё нэмбэ байх гэдэг юм чинь. Тийм байж болно шүү дээ. Тэр бүх юм л гол нээлттэй хэрэгтэй байхгүй. Нэрээ тийм ба тэгээд наач ажилт юм уу гэж нэг одоо тушаад үзэх юм. Тийм хөл нээлттэй байх хэрэгтэй. Тийм тийм. Тэр Монголд бас их бизнесүүд тогтургуул байна л та тийм. Ялтчгүй яг нэг бодлоо бол. Би сайн ингээл юу бодож суусан гэж. Энэ аюу хүн цэдэг байсан юм байна. Би ч тэ өөрөө компани удирдлага хийсэн. Танд баг хичээл. Тийм. Тэгэхээр одоо ингээд лаг явж байгаа компаниудыг хараад ингээд харахаар бүр яг эсрэгээр нь ажиллаад байгаа хгүй. Өмнө нэг амар олон хүмүүстэй ярилцж байхад яг компаниг яг уу гээл ганц хоёр ойр хаал хүмүүстэй ярилцж байгаа шүү дээ. Тэр чинь тэгэл компаниг чинь зүгээр бичиг баримтаа яагаад болчихж байгаа шүү дээ. Гэтэ ер нь бол нэг амар хэцүү биш ажил хэрнээ хариуцлага нь өөрөгдөд байгаа. Хариуцлага болохоор одоо ингээд бүх бичиг баримт ажил төрөл тэгэл дан ингээл тэгэл нөгөө түрээс мөрөөс олох цалин даа гэл. Угаач таслахгүй явах чинь ингээд амар хариуцлага болчиход байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд би өөрөө захирал усаа хойноо ингээд ботхоор
ерөөсөө тэр сургуульд нь сурахгүй ч юм уу эсвэл би зүгээр нэг борж өгөхөөр байхаар айгу буруу явж байгаа юм шиг бизнес эрхэлсэн хүмүүс бол намайг үнэхээр тэнэг гэж бодсон заяа. Намайг үнэхээр мандархал гандал гэж бодсон заяа. Бизнес эрхэлдэг удаа захирал хүмүүс. Тэгээд одоо том харцан гэх компанийн үйл ажиллагаанд том харцсан хүмүүс бол тэгж л бодно. Гэтэ би өөр ингэж яг аавынхаа ярьж исэн юмнууд сонсоход бас л нэг олон жил дараах эзэмэж аа тэр нөө хөвчлөл болоход бүх юмнуудаа ажилчдаа хувааж өгчүүд өөрөө бас л юу ч үйл үлдчихсэн байхгүй ажилтайгаа төлөөл амирх байдаг. Тэгээ амар бол насаараа дараах зам манай аав насаараа дараах гэсэн болохоор би ер нь хүнийг даргал хийдэг гэж боддог баг өөр ажил хийдэг гэж мэддгүйс байхгүй. Тэгэд аав амир шинэ хурж чи миний сургалтын төлбөрийг төлөөгүй байж цэвэрлэж байгаа хүүхдийн сургалтын төлбөрийг яаж нөхөр нь төлж чадахгүй ярих уу гадаад талаараа санаан зовоод ийж дээрээ зүтсэхгүй. Тэгвэл тэр мөрийг харчаад одоо хүртэл одоо тэрний тархин дотор ингэ байгаад байгаа байхгүй. Би хэр манай компани мөнгөгүй яг сайн нөгөө гадаад яваад ингээ баахан мөнгө үрчээд ирсэн болохоор энэ сарын цалин одоо баг зэрэг талын авч махарлам бол одоо ингээ ажилчиндаа талын өглөөд би өөрөө талын авах хэрэгтэй гэсэн сэтгэл хөдлөлтөд яваад байгаа байхгүй. Тэнгүүтээ хэрвээ ингээл амар том компани ч юм уу жижиг компани ч юм уу зөвхөн захирлан л амарлаг томрол гэдэг тийм. Захирлан л баяжаал шинэж томрол байрж томрол хүүхдүүд нь ч гатааж аваад ингээд байгаа хэрний ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал нь яг хэвээрээ байгаа компаниуд бол бүр яах гэж тэгин захирал болж хүмүүс ойлгохгүй. Ягаад тэр бусад хүмүүсийн хөдөлмөрийг мүлжээж ингээд таа ингээд ойлгохгүй гэж би нэнд ярьсан байхгүй. Тэгсэн чинь тэгсэн. Наадах чинь л капитализм гэдэг шүү дээ. Капиталист оронд байгаа шүү дээ. Гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь би өөрөө амар нэг коммунист сэтгэлгээтэй хүн юм билээ. Тэнгүүд яг тэр сэтгэлгээний компани захирал болох нэг ингэх гээ өнөөдөр яг би бол ингэ компани ус өөрөө дуураараа байж болно. Гэтэ яг өнөөдрийн хүмүүсийн яг масс сэтгэхүй дунд тэр ерөөсөө тарахгүй байгаа. Тийм. Яг ингээл би захирал байх юм бол тэр компанид байгаа хамгийн баян хүн нь захирал байх ёстой гэдэг тийм. За яг илүү би өөрөө бүх юм ингэ хийгээд үсээ байгуулах бүх юм бэлтгэсэн юм чинь би баг зэрэг илүү болно л да мэдээж тодорхой хэмжээгээр илүү мөнгө тэндээс олж иж болно заяа. Гэхдээ тэнд яг надтай адилхан цаг ажиллаж байгаа хүмүүс бүр амар шинжгүй байгаад байл амар хэцүү байхгүй. Тэгэхээр зэрэг энэ айгу амар бас өөр амар сүм сэтгэл юм билээ шүү дээ. Тэгээ би бас өөрөө айгу яг захирал хүний хавьд амар муу өдөрлөг байгаа юм лөө. Гэвч санаа цогцоо. Тэгэхээр нөө өөрөө мод өөртөө зөвшөөрч. Зүгээр яг хүн болгоны мөн чанар өөрлөхгүй. Зүгээр амар хэрвээ тэгтээ би амар шуналдаад ингээл амар баяжиг л бодлоо амар тэгээд ингээл бүр амар бачих юм бол хэвдлээ. Баяж штэ. Баяжин тий. За тийм байна. Гэтэ тэр надад бүр үнэхээр амар сонь санагддаг заяа. Одоо тэр надад ингээд бүх хүмүүс ингэ ажиллаулчаа тэр ажлынхан тэнд ажиллаж байгаа хүмүүс нь бүр ингээд унааны мөнгөгүй болцсон, бензиний мөнгөгүй болцсон байхад тэр захирлууд бүр амар баяжаад Монголд ч ирэхгүй гадаад байгаа гэдэг тийм. Тэр бүр амар мөнгө өрн тарих хийдэг заяа, компанийн мөнгийг үрж тардаг заяа. За компанийн мөнгийг өөрөө мөнгө гэж бодож үрдэг хүмүүс надад амар сонь санагддаг заяа. Тэр ингээ бөөнөр ажил хийгээд олж байгаа мөнгийг өөрөө мөнгө гэж бодоод байгаа нь бас амар сонь санагддаг заяа. Тэгээд бас одоо бүр амар сонь санагдаж байгаа юмнууд нь амар баяжж байгаа компаниуд шүү дээ. Энэ аль гэхдээ яг нэг үйлдвэрлэлийн шилжилттэй хамаатай гэсэн тийм. Одоо ингэ нэг үйлдвэрүүд байгуулагдсан чинь нөгөө гараар ажилладагс ажилчид бүгдээр ажиллах болоод үйлдвэрлэсэн шүү дээ тийм. Тэгсэн чинь одоо нөгөө үйлдвэрүүд чинь хүмүүс ажиллахаа болоод бүгд AI болоод ингээд амар олон мянган хүмүүс одоо удахгүй хэдэн сая хүмүүс ингээд ажиллах болж эхэлсэн шүү дээ тийм. Хэдэн сая хүмүүс ажиллах болсон ч ах. Тэр хүмүүс яг яах гэдэг юм бол би амар гайхаад байдсан. Тэр том компаниуд захирлууд нь тэр мөнгийг олоод хүмүүсийг тижээж цалин өгж дэлхийн хүмүүсийг тижих гээг юм бол яг тийм том компанид болд юм бол тэр бүрс ойлгохгүй зав. Тэр ашгаар яг яад юм бол. Уу харин яагаад ганцаараа сансарт нисмээр байна. Вали ямар байна? Юу яадаг юм бэ? Компани болгоны захирал ингээл өмнө цэн ингээд нэг юм тавьчихсан зэрэг. Компани болгоно өмнө цэн эрхэм зорилго алсын хараатай шүү дээ тий. Тэнгүүтээ манай компани зорилго бол 3 сая иргэний аз жаргалтай гэж байна. Яг тэгж ярьдаг зүйл. Чи тэгэхээр 3 сая иргэнийх нэг биштэй явах юм. Яг чи хэвчээ зөвшөөрөх орж ирээд тэ нийт жаана. 3
сая иргэнийг асуултад болох гэж би жаргалгүй болж байна. Наа чи манипуляц юм шүү. Ёо, манипуляц үнхээр би манипуляц ажиллаад байна. Тэгэхээр та нарын ажиглалыг хангаж дараа нь 3 хүнийгээ ажиглалт болох хэрэгтэй юм шүү. Тэгээд бид нар ингээ 200 хүний ард ингээ 3 хүн байгаа гэж бодохоор 600 цуглаа штэ. Үгүй 3 сая хүний аз жаргалтай төлөө та 600-ийн зөвлөж байгаа. Та нар юу ч биш. Танаас зур авсаар өмсөж байгаа. Зөөс хэрэгтэй заяа. 3 сая төгрөгийн төлөө та нар 20 хүний амиг авахын тулд нэг хүнийг алах уу гэдэг шээ. 20 хүний ясаа 20 хүний амиг авахын тулд нэг хүнийг алах уу? алах уу? Алах уу? Ална. Вау. Тэр 20 хүн нь таньдаг хүн юм уу, таньдаг хүн юм уу? Нэг алах цаа хүн таньдаг хүн танихгүй юм уу? Бүгд л танихгүй юм уу? За. Бүр яг өөрөө алах юм уу? Тэг өөрөө ална. За. Чам алах юм хорой нөхцөн. Тэр 20 хүнийг сайхан амьдрал нэгдэх гэдэг нь тэр 20 хүн үгээд байгаа юм уу? Амин авах гэж байгаа юм уу? Яг өөх гээд өглөө. Өөх гэж байгаа юм уу? За. Таваа яах вэ? Ална. Алах уу? Чи тэгтээ өөрийнхөө гараар алах юм шүү дээ. Чадах юм уу чи? Өөрийнхөө бодлоо амаараа л гэж. Таны амьдралд хардаг. Тийм үү? Окей. Гэтэ нэг юм гоё гэлсэн байна зэрэг. Чи алах уу нэ? Би алах. Би зөв холуур алах. Өөртөө. Тэгэж байсаа тэгж. Тэгээ яах вэ? Би 20-21 үлээ өгөх юм биш үү? Тэр 20 хүний танихгүй үстэй. Тэгээ тэр алах цааны нэг хүний ч гэсэн танихгүй үстэй. Танихгүй. Чи хаалж чадахгүй шүү дээ бодлоо. Чадна байх уу? Бэри Аяа шууд алах. чи таньдаг уу хацаас тий. Та таньдаг уу? Танихгүй байна. Өнөөдөр ямар асуулт өгдөө. За сонсогчдоо манай дээр өөрөө подкастын 6 дахь дугаар инхүү өндөрлж байна. Энэ удаагийн дугаар дээр офс дээр болдог гоё болон хэцүү зүйлс босоо сонирхолтой зүйлсүүдийн талаар ярьлаа. Тэгээд дараагийн дугаар дээр сонсомоор байгаа, ярилцмаар байгаа сэдв байгаа бол та бүхэн комент хэсэгт үлдээгээрэй. Баяртай.